Сайн бацхан үзэгчдээ төв цэг 7 хоногийн тайм хөтөлбөр эхлэж байна. Бид төв цэг 7 хоногийн тайм хөтөлбөрөөр энэ 7 хоногт болж өрнөсөн үйл явдлуудыг та бүхэнд таймлан хүргэдэг. Засгийн газар 2026 оны 3 дугаар сарын сүүлийн 7 хоногт эдийн засаг, эрх зүй, дэд бүтц, нийгмийн салбарыг хамарсан өргөн хүрээний шийдвэрүүдийг гаргалаа. Авилгатай тэмцэх эрх зүйн орчныг чангатгах, онцгой нөхцөлд эдийн засгийг хамгаалах, орон нутгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг бодлогын чиглэлүүд тодорхой болсон ч эдгээр шийдвэрүүдийн бодит хэрэгжилт үр дүнгийн асуудал анхаарал татсаар байна. Засгийн газрын ээлжид хуралдаанаар авилгын гэмтэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөвлөх, хөлбөс хөрөнгө оруулалтыг илрүүлж хураах эрх зүйн орчныг чангатгах чиглэлд томоохон өөрчлөлтүүд хийхээр шийдвэрлэсэн байна. Энэ хүрээнд эрүү болон иргэний хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, хууль бус хөрөнгийг хураах, удирдах бие даасан зохицуулт бүхий хуулийн төслүүдийг боловсруулж, улсын хурлд өргөн мэдүүлэхээр болсон байна. Мөн татан богдсон банкуд болон хөгжлийн банкны асуудлыг хүрээнд тодорхой ахиц гарсан талаар танилцуулж, нийт 127.8 тэрбум төгрөгийг буцаан төвлөрүүлсэн гэж мэдээллээ. Гэвч нийт тохирлын дүнтэй харьцуулахад энэ нь хангалттай түвшинд хүрээгүй. Илүү системтэй тууштай ажиллагаа шаардлагатай хэвээр байгааг эдийн засгчид онцолж байна. Үүнтэй зэрэгцэн шүүгүүлүүлэгчийг хамгаалах тухай хуулийн төслийг дэмжиж, улсын хурлд өргөн мэдүүлэхээр болсон нь авилгын эсрэг тэмцлийг идэвхжүүлэх зорилготой алхам гэж үзэж байна. Тус төсөл мэдээлэгчийг хамгаалах, нууцлалыг хангах, мөн 1 саяас 5 тэрбум төгрөг хүртэл урамшуул олгох зохицуултыг тусгасан нь анхаарал татж байгаа ч энэ нь буруугаар ашиглагдах, худал мэдээлэл өгөх, улс төрийн зорилготой ашиглах эрсдэл дагуулж болзошгүй талаар шүүмжлэл дагуулж эхэллээ. Засгийн газрын хуралдаанаар шүүгүүлэгчийг хамгаалах хуулийн төслийг хэлэлцэж дэмжиж улсын хурлд өргөн мэдүүлэхээр боллоо. За энэ хууль бол анхдагч хуулийн төсөл. Өөрөөр хэлбэл Монголд анх удаа нийгэмд онцгой чухал ач холбогдолтой, нийтийн ашиг сонирхолтой холбоотой авилга албан тушаал төсөв татвартай холбоотой энэ хэрэгүүдийн талаар шүүгүүлүүлсэн иргэн хуулийн этгээдийг төрийн хамгаалтанд авах, дэмжиж урамшуулах энэ зохицуултыг Монгол улсад анх удаа бий болох ийм хуулийн төслөө. Монголын нийгэмд хамгийн том аюул занал бол авилга албан тушаалын гэмт хэрэг. Тийм учраас хууль зүйн дотоод хэргийн яам санаачлан боловсруулж засгийн газар өнөөдөр дэмжиж хуулийн төслийг өргөн мэдүүлэх шийдвэр гаргалаа. Хуулийн төслөөр жишээ хэлэхэд шүүгүүлүүлэгчийг 1 саяас 5 тэрбум төгрөг хүртэл төгрөгөөр урамшуулах энэ эрх зүйн зохицуулалт бий бүрдэнэ. Тийм учраас энэ хуулийг бас яаралтай улсын хурлд өргөн мэдүүлж батлуулахаар ажиллах болно. Нөгөө талаас засгийн газар гадаад орчны тодорхой бус байдал, геополитикийн эрсдлийн нөлөөг бууруулах зорилгоор онцгой нөхцөл байдлын үед хэрэгжүүлэх төлөвлөгөөг 6 үндсэн чиглэлээр боловсруулсан байна. Үүнд төсвийн сахилга бат, хүнсний аюулгүй байдал, эмийн нөөц, түш, эрчим хүч, тээвэр логистик, хөрөнгө оруулалтын бодлого багтаж байгаа ч эдгээр өмнөх жилүүдэд ширэгдэж байсан шинэ бодлого гэхээс илүү давтагдсан хүрээ хэвээр байгаа нь бодлогын шинжилгээний гүнзгийрэлд эргэлзээ төрүүлж байна. За шатхуун хүмүүс санаа зовж шатхуун яах вэ гэж. Шатхуун засгийн газар он гараад энэ шатхууны нөөцийг бүрдүүлэх арга хэмжээг авсан. 1 сард бид нар 27 мянган тонтой байсан А22 өнөөдөр 87 мянган тонтой. Дизель 79 бол 111 мянган тонтой. Үндсэн нөөц А2 41 хоног, 95 70 хоног, дизель 28 хоног, шингэрүүлсэн шаттахи 35 хоног, ТЭС буюу онгоцны түлш 21 хоног нөөцтэй. Харьцангуй аюулгүй нөөцийг бэлдэж чадсан. Энэ үүсэж байгаа шоконд автах эдийн засаг зах зээл савлах юм байна. Доктортой байдлаа бид хангаж байна. За өнөөдөр жижиглэнгийн үн байна. За ингээд хэдийгээр ийм нөөцтэй бид нар байна. Нөгөө талаар үнийн өсөлт зөрүү гарцсан. Үндсэндээ шатхуун 1 дахин өссөн байдаг гадаад зах зээл дээр. Тэгэхээр бид гадаад зах зээлийн өсөлтийн зөрүүг өнөөдөр байгаа хямдхан байгаа хоёроо холбоод бодлогын арга хэмжээ, үнийн өөрчлөлтийг индексжүүлэн зохион байгуулахаар бас одоо энэ хурлын дараа нөгөө шатхууны үнийн зөвлөлийг энэ дээр хуралдан. Тэгээ бид эдийн засгийн тооцоогоо танилцсан, үзүүлэх эдийн засгт үзүүлэх нөлөөгөө тооцсон. Тэгээд шатхууны үнийг хэрхэн хөдлөх үү гэдэг асуудлаа бид өнөөдөр багтаа шийднэ. Одоогийн байдлаар улсын хэмжээнд шатхууны нөөц хангалттай байгаа бөгөөд АИ92 автобензин 42 хоног, дизель түлш 28 хоногийн нөөцтэй байна. Гэвч хадгалах савны багтаамж хүрэлцэхгүйгээс зарим шатхуун тээвэр дээр хүлээгдэж байгаа юм байна. Засгийн газраас нөөцийн савны багтаамжийг нэмэгдүүлэх зорилгоор 20 тэрбум төгрөгийн төсөв тусгаж цаашид 1 сарын нэмэлт нөөц бүрдүүлэхээр ажиллаж байна. Харин үнийн хувьд АИ92 шатхуун одоогоор тогтвортой байгаа бол дизель түлшний үн нэмэгдэхгүй зайлшгүй нөхцөл үүссэн байна. Эхний ээлжинд дизель түлшний үнийг 300 төгрөгөөр нэмэхээр шийдвэрсэн бөгөөд цаашид олон улсын нөхцөл байдлаас шалтгаалan үе шаттайгаар дахин нэмэгдэх магадaltaй гэж мэдэгджээ.
Харин дэд үтцийн салбарт бүх сум багийг өөрийн холбооны сүлжээнд бүрэн хамруулах 2026-аас 2028 оны төлөвлөгөөг баталж одоогоор сүлжээгүй 104 багийг холбохоор тусгасан нь орон нутгийн хөгжилд чухал ач холбогдолтой шийдвэр гэж үзэж байна. Монгол Улсын засгийн газрын хурлаар засаг захиргааны нэгжүүдийг бүгдээрийг нь одоо сүлжээтэй болох асуудал тэмдэглэлээр орж өргөд даалгавар авлаа. Ингэснээр Монгол Улс нийтдээ бол 1650 баг байдаг. Үүний 104 банк нь ямар нэгэн сүлжээ байхгүй байна. Тэгэхээр эхний ээлжинд бол 27-оос 28 оны хооронд энэ 104 бага бүгдээрээ сүлжээтэй болох. За хоёр дахь асуудал нь бол нийт 1650 багийн 147 баг нь бол 2G сүлжээтэй. 2G гэдэг нь нөгөө нэг интернет орох боломжгүй утсаар ирдэг сүлжээнүүд байгаа. Тэгэхээр энэ 147 багада бас 4G сүлжээ оруулах асуудал шийдэгдсэн гэж ойлгож байна. Мөн налайхын үйлдвэрлэл технологийн паркийг эдийн засгийн тусгай бүс болгон хөгжүүлэх, дулааны их усүрийн төслүүдийг эрчимжүүлэх, эрүүл мэндийн салбарын дэд үтсийг сайжруулах шийдвэрүүд гарсан ч эдгээр нь олон жилийн турш яригдсан, зарим нь эхэлсэн ч гацсан төслүүдийн үргэлжлэл байгааг онцлох хэрэгтэй. Олон улсын хамтын ажиллагааны хүрээнд Европын сэргээн босголт хөгжлийн банк дахь Монгол улсын хувь оролцоог нэмэгдүүлэх, Австралийн Сидней хотод ерөнхий консулын газар нээх асуудлыг дэмжсэн нь гадаад харилцааны хүрээг тэлэх бодлоготой уялдаж байгаа ч эдийн засгийн шууд өгөөж богино хугацаанд харагдах хэсэг нь тодорхойгүй байна. Түүнчлэн баг хангаа хөшгийн өндийн чиглэлийн төмөр замын төсөл 84% гүйцэтгэлтэй байгааг танилцуулж дараагийн шатны 40 км төмөр замын бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхээр бослон дэд үтцийн томоохон төслүүдийг дуусгах зорилт хэвээр байгааг илтгэж байна. Эцэст нь дүгнээд хэлэхэд энэ 7 хоногт гарсан засгийн газрын шийдвэрүүд нь эдийн засгийн доктортой байдал, авилгатай тэмцэх бодлого, дэд үтцийн хөгжил зэрэг олон чиглэлд анхаарсан цогт шинжтэй байлаа. Гэвч эдгээрийн дийлэнх нь өмнө нэхэлсэн бодлого төслүүдийн үргэлжлэл байгаагаас гадна бодит үр дүн хэрэгжилтийн шатнд хэрхэн ажиллахаас шууд хамаарах нь тодорхой байна. Ялангуяа авилгатай тэмцэх шүгэл үдээгчийн тогтолцоог нэвтрүүлэх, эдийн засгийн эрсдлийг удирдах бодлогууд нь зөвхөн хууль шийдвэрийн төвшөнд бус бодит амьдрал дээр хэрхэн хэрэгжих, хяналт хариуцлагын тогтолцоог хэр ажиллахаас шалтгаалж үр дүн нь тодорхой болох юм. Иймээс бодлогын шинжил бодитоор хэрэгжих хэсэг эсвэл өмнөхтэй адил амлалт төлөвлөгөөний төвшөнд үлдэх хэсэг нь цаашдын хамгийн том сорилт хэвээр байна. Улсын хурлын 2026 оны хаврын ээлжид чуулган эхлээд 2 дахь 7 хоногт орж байгаа ч төрийн ажил төлөвлөгөөний дагуу үргэлжлэх боломжгүй нөхцөл байдалд орлоо. Өнгөрчүүд 7 хоногийн турш улсын хурлын нэгдсэн чуулган болон салбар бүрийн бодлогыг тодорхойлдог байнгын хороодын хуралдаануудын эрс бүрдээгүй улмаас удаа дараа хойшилж зарим нь бүр мөсөн суслагдсан юм. Улсын хурлын чуулганы дэгээр байнгын хорооны хуралдаан гишүүдийн олох буюу 50-аас дээш хувийн эрсдтэйгээр эхлэх ёстой байдаг. Гэвч өнгөрч буй 7 хоногт товлогдсон хууль зүйн байнгын хороо, эдийн засгийн байнгын хороо болон төсвийн байнгын хорооны хуралдааны танхимд гишүүдийн судал эзгүй байлаа. Үүний уршгаар иргэдийн амьдралд нийт шаардлагатай байгаа хууль тогтоомжууд хилцүүлгийн шатандаа гацаж төрийн ордонд тэг зогсолт үүсэж байна. Улсын хурлын чуулган болон байнгын хороод эрс бүрдээгүй улмаас улс орны амин чухал асуудлууд шийдвэрлэгдэж чадахгүй түлээгдээд байна. Улсын хурлын даргын зүтгүүлэхээр оруулж ирсэн давтарын багц хуулийн шинжилэл төсвийн байнгын хороон дээр гацсан. Энэ хуулийн төсөл нь аж ахуйн нэгжүүдийн давтарын дарамтыг бууруулах, далд эдийн засгийг ил болгох зорилготой иргэд аж ахуйн нэгжүүдийн хоног тоолон хүлээж байгаа хуулийн төслүүдийн нэг юм. Энэхүү гацааны гол хөдөлгүүр нь улсын хурлыг харчсан намын бүлгийн улс төрийн акц байлаа. Сөрөг хүчний зүгээс улсын хурлын дарга учрлыг албан тушаалаасаа сайн дураараа татгаалцыг шаардсан. Шаардлага биелүүлэх хүртэл чуулганы болон байнгын хороодын хуралдаанд оролцохгүй гэдгээ чуулганы эхний 7 хоногт албан ёсоор мэдгдсэн. Тэдний зүгээс улсын хурлын дарга нь намын дарга байх нь эрх мэдлийн хуваарлалтыг алдагдуулж парламентыг нэг намын хараат байдалд оруулж байна гэх үндслийг тавьж байгаа юм а. Ардсан намын бүлгийн гишүүд төрийн ордны коридорт мэдээлэл хийхдээ бид ард түмний төлөөх хяналтыг хэрэгжүүлж байна. Хилцэх асуудлын дараалал болон спикерийн ёс зүйн асуудлыг шийдэхгүйгээр хуралдаанд суух нь утгагүй гэх хатуу байр суурийг илэрхийлсээр байгаа юм а. Ардчилсан намын гишүүд сөрөг хүчний байр сууриа маш тодорхой хэлж байгаа. Тэр маань бол улсын хурлын дарга нь өөрөө тухайн эрх баригчдын дарга байх нь буруу юм а гэдгийг одоо 12 сараас хойш яриад тухайн хуулиудыг өргөн бариад энийг хаврын чуулганаар хилцүүлнэ гэж байсан. Гэтэл хаврын чуулган дээр хилцэх одоо асуудал дээр бол энэ маань орж ирэхгүй байгаад л асуудал байна. Тэгэхээр бид бүхэн маань санал хураалт авчих хэрэгтэй. Хэрвээ Монгол Ардын намын гишүүд нь энэ зүйл нь одоо зөв юм а гэж бодож байгаа чуулганаар оруулаад энэ асуудлаа бид нэр хэлцээд тиймгүй гэдэг одоо саналуудаа гишүүд гаргаад явах нь бүрэн нээлттэй. Тэр утгаараа ер нь бол их хурлын дарга нь ямар асуудал орж ирэх, ямар асуудлууд орж ирэхгүй байх уу гэдгийг шийддэг энэ нэг юм тоглолт бас манай улсад байгааддаг. Жишээ нь ардчилсан намын зүгээс бол маш олон хуулиудыг өргөн баригдаад өнөөдөр хүртэл хэлцэгдэхгүй бас ингээд орхигдоод яваад байгаа юм асуудал байна. Тэгэхээр тэр утгаараа бол бид бүхэн энэ асуудлуудаа хэлцэх дараалд оруулах нь сөрөг хүчний хувьд бол бид бүхэн хийж чадах хамгийн үндсэн суурь зүйл бол энийг шахах хэрэгтэй. Яагаад гэвэл тэр
хүмүүс чинь өөрсдөө засаглаж чадна. Бид бүхэн их хурал дээр олонхоо бүрдүүлээд бүх хуулийг өссөн хуулиа биднэргүйгээр баталж чадах эрх нь тэр Монгол Ардын намын болон хүн нам, Иргэний зориг намын гишүүдэд байгаа. Тэр бүхэн арчилсан намын бүх гишүүд эсэргүүцэжсэн ч гэсэн хүссэн хуулиа батлуулах эрх нь угаасаа тэр хүмүүст байгаа шүү дээ. Тэрийг хийж чаднаа гэд дэрэгдээсээ саналаа аваад орж ирсэн байж яагаад өнөөдөр хариуцлагагүй загнаад арчилсан намаас болж ажил гацж байгаа юм шигээр буруу ойлголтыг нийгэмд түгээд байгаа юм бэ. Энэ хамгийн гол бодит асуудал нь бол тоогоо харахад л маш ойлгомжтой харагдаж байгаа зүйл шүү дээ. Ардсан намын бойкот 2 дахь 7 хоног руугаа орлоо. Энэ удаад улсын хурлыг Ардсан намын бүлэг чуулганы танхимд өөрсдийн байр суурийг илэрхийлсэн лозунг байршуулв. Мөн улсын хурлын даргаыг албан тушаалаас сайн дураараа чөлөөлөгдөх зарчмын шаардлагыг хүлээж авахгүй бол огцруулах арга хэмжээнд орно гэдгээ өчигдөр мэдээллээ. Яг өнөөдөр улсын хурлын чуулган 2 дахь 7 хоногтой хуралдахгүй байна. Монгол Ардын нам болоод тэдний эвсэлд хамтралд байгаа намуудын гишүүдийн тоо 80. Бүрэн дүүрэн хурлаа зохион байгуулалт явах боломжтой. Монгол Ардын намын дарга учрлыг улсын хурлын эндэрээс буу гэдэг шаардлагыг зөв зүйтэй гэж улсын хурлын олонх аль хэдийн үзсэн байна. Чөлөөлөгдөх ёстой гэдэг зарчмын шаардлагыг хүлээж авахгүй бол бид нар огцруулах арга хэмжээнд орно. Нөгөө талд улсын хурлын дарга учрал энэхүү үйлдэлийг төрийн ажлыг барьцаалсан хууль бус үйлдэл хэмээн тодорхойлж байна. Тэрээр улс төрийн тоглоом, улс орны шоглоом болох учиргүй Монгол Ардын намын төр, Ардсан намын төр гэж үгээ бидэнд гацаа биш гарц хэрэгтэй гэж чуулганы эндэр дээрээс хэлсэн юм. Хурал хаях, ажил хаях, бойкот хийх, улс төр хийх сөрөг хүчний эрхийг би хүндэтгэж байна. Улс төр биш ажил хий, асуудал шийд гэж амьдрал ард түмэн биднээс шаардж байна. 4 сарын өмнө сонгож дэмжсэн атлаа нэг намын дарга улсын хурлын дарга байж болохгүй гэдэг хууль бус шаардлагыг тавьж байна. Эрсцээ бүрдүүлж хууль хэлэлцэж баталсан бол хууль ёсны үйл явц болох байлаа гэдгийг сөрөг хүчин сануулъя. Хууль тогтоох байгууллага өөрөө хууль дээдлэх зарчмыг ягштал баримтлан ажиллах ёстой. Парламентын гацаа биш, энэ нь өөрөө амьдралын гацаа болсон байна. Төр улсын хурлын тасралтгүй тогтвортой үйл ажиллагааг тасалтуулж байгаа тул улсын хурал дахь Монгол Ардын намын бүлэг хуралдаанаа зохион байгуулж улс төрийн шийдвэр гаргах шаардлагатай байна. Парламентын гацаа гаргах улс төрийн түвшний шийдэл Монгол Ардын намын удирдах зөвлөлийн ээлж бус хурлаас хамаарах болоод байна. Улсын хурлын даргын зүгээс үүсэж буй нөхцөл байдлыг удирдах зөвлөлөөрөө хэлэлцэж нэгдсэн чиг гаргах ерхий чиглэл өгөв. Монгол Ардын намын бүлэг чиглэлийг авсан даруйд хуралдлаа. Энэ яригдаад байгаа арчилсан намаас ч тавьж байгаа асуудал, манай гишүүдээс ч гаргаж байгаа асуудлууд энэ юмнуудаа удирдах зөвлөл дээр ойрын хугацаанд одоо өнөөдөр ороо юм уу маргаад өргөлөө ярьж улс төрийн тов тодорхой шийдвэр гаргаад одоо тэрнийг улсын их хурал дахь бүлэгтэй чиглэл болгоё. Бүлэг удирдах зөвлөлийн шийдвэрийг бүрэн хэрэгжүүлж ажиллая гэдэг одоо ийм шийдэлд бүлэг хүрсэн. Баасан гарагийн өглөө 8 цагт Монгол Ардын намын удирдах зөвлөл хуралдаж Ардсан намын тавьсан шаардлага болон улсын хурлын даргын асуудлыг хэлэлцэн гэсэн мэдээлэл байсан ч үдээс өмнөх байдлаар албан ёсны тов зарлагдаагүй нөхцөл байдал тун бүрхэг хэвээрэн. Энэхүү тодорхойгүй байдлын цаана эрх баригч намын томчууд нэгсэн шийдэлд хүрч чадахгүй байгаа нь гол шалтгаан болсон гэлтэй. Бүрэг гарагт болсон намын бүлгийн хуралдааны дараа төрийн орны коридорт дүүрсэн хөдөлгөөнүүд үнийг баталж байна. Монгол Ардын намын генсек Содбаатар улсын хурлын дараагаас амар баясгаланаар ерөнхийлөгчтэй бичлэн уулзсан. Үүний дараа амар сайхан амар баясгаланаар төрийн тэргүүнтэй дахин уулзаж ерхий сайдын өрөөнд засгийн газрын гишүүд цуглах зэргээр цуврал уулзалтууд шүндүүл болтол үргэлжилсэн ч дөрвтэй шийдэлд хүрээг бололтой. Догоор удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд ерөнхийлөгчийн талын хүмүүсийн нөлөө давгаалж байгаа нь хүчний харьцааг тодорхойлж байна. Гэвч ерхий сайд зандан шатрын зүгээс ямар нэгэн улс төрийн тохироонд орохгүй гэдгээ өөрийн цахим хуудасаар ил тод зарласан нь нөхцөл байдлыг улам эзэгтэй болгов. Харин төрийн тэргүүний тухайд засгийн газрыг учирлаар толгойлуулах хэсэгтэр тодорхой байр суурь илэрхийлэлгүй зөвхөн дотооддоо эв түнжингээ сайжруулж ажиллаа явуулах чиглэлийг өгсөн гэгдэж байна. Сонирхолтой нь ерхий сайдаас оюун эрдэнэ эдгээр бүх уулзалт хэлэлцээрт оролцохоос албан ёсоор татгалцсан нь Монгол Ардын нам доторх ам цав хэрэг гүнзгэрснийг илтгэх тохиол боллоо. Дүүнэж хэлэхэд 2026-ны хаврын чуулганы өнгөрч буй энэ 7 хоног бол сүүлийн жилүүдэд тохиолдоогүй хамгийн хурцадмал ойлгомжгүй үе байлаа. Эрх мэдэл гэж юу вэ? Түүний ард ямар давуу эрх, ямар эрх ашиг нуугдаг вэ гэдгийг олон нийтэд харуулсан үйл явдал өнгөрч буй 7 хоногт өрнөж эхэллээ.
Ерөнхий сайд дасан оюун эрдэнэ болон одоогийн хууль зүйн дотоод хэргийн сайд энэ хоёр нарын хооронд үүсээд буй авилга албан тушаалын хэрэгтэй холбоотой маргаан нь зөвхөн хоёр хүү хүний зөрчил биш, харин засаглалын тогтолцооны гажуудал ил гарч ирж буй тод илрэл боллоо. Эдгээр хоёр эрхмийн хэвлэл мэдээлэл захимаар хоорондоо шидэлцэж байгаа асуудлууд нь төрийн өндөр албан тушаал хашиж буй этгээдүүд өөрийн эрх мэдлийг хэрхэн бамбай болгон ашиглаж байгааг харуулж байгаа хэрэг юм. Нэг намын харьяалтай улс төрийн нэлээд нөлөө бүхий тэдний дунд өрнөж буй энэхүү сөргөлдөөн нь нэг талаас авилгын эсрэг тэмцэл мэт харагдаж байгаа боловч нөгөө талаас эрх мэдлийг атгаж байгаа хүмүүс өөрсдийн нөлөөг ашиглан хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлөх эсвэл мэдээллийг өөрт ашигтайгаар эргүүлэх гэсэн орлого болон хуурч байна уу гэлтэй. Харин энэ сөргөлдөөний ачаар томоохон төслүүд болон төсвийн хөрөнгө оруулалттай холбоотой нууц баримтууд илуулж эрх мэдэл бүхий этгээдүүд өөрсдийн үйлдэлийг хууль ёсны мэт харагдуулахын тулд төрийн нууц эсвэл албаны хэрэгцээ гэх мэт халахвчуудыг хэрхэн ашиглаж ирснийг илчилж эхэллээ. Лавгийн тойм нэвтрүүлэгт орж явах үедээ хууль зүйн дотоод хэргийн сайд энэ хоёрын талаар бодос одоо хандив нэрээр 500 мянган $500 авсан. За тийм учраас би энэ асуудлыг одоо авилгалтай тэмцэх газарт өгч шалгуулнаа гэж хэлсэн тийм ээ. Тэгээ өнөөдөр би бас үзэгчдтэй, олон нийтэд огсон амлалтаа биелүүлэхээр авилгалтай тэмцэх газар дээр ирлээ. За өнөөдөр би 894 хуудсан материалыг 4 бүлэгтэйгээр бэлдэж авилгалтай тэмцэх газар өгөх гэж байгаа. За нэгдүгээр бүлэг нь бол бодийн офтектой холбоотой асуудал. За хоёр дахь нь бол нүүрсний сонсголттой холбоотой материалууд. За гурав дахь нь бол энэ хоёрын авилгалтай холбоотой одоо асуудал. За мөн одоо холбогдох гэрч болон за зарим нотлох баримтуудыг одоо энд тавсархсан байж байгаа. За тэгээд дөрөвдүгээрт нь бол энэ хоёртой холбоотой бусад авилгалын асуудал гэсэн. Ийм одоо дөрвөн бүлэг дээр хуваасан байгаа гэсэн үг. Одоо ингээд энэ нотлогдохгүй. Ингээд нэг юм адилхан авилгач гээд ингээд нэг болсон болов нотлогдсон нотлогдоогүй юм мэдээ ингээд зүгээр юм хүмүүсийг төр хугацаа ойж. Өөрийнх нь ингээд асуудлууд нь яваад эдгээр чинь өөрсдөө бүгд ялагдаж болчиход байна шүү дээ. Хамгийн гол нь. Өөрсдийг нь хэрэгүүд нь одоо нотлогдоод боогцчод байна. Өөрсдийг нь хэрэгүүд шүүх рүү яваад байна. Өөрсдөө амь тавьж шүү дээ. Тийм учраас энэ чинь мөчрнөөс зүгдээд хуулийн байгууллагын систем рүү толгойтой байна. Одоо ингээд бүгдийг ингээд барьцалтуулаад тийм ээ. Тэгээд нэг ингээд нэг юм тогтож үлдэх гэдэг нэг зүгээр нэг ийм юм хийгээд байгаа байхгүй. Улс төрийн нөлөө бүхий хоёр тал бие биенээ авилгын хэрэгт буруутгаж, баримт дэглэх тусам иргэдийн дунд хууль тэгш үйлчилж чадах уу гэдэг хардлага нэмэгдэж байна. Хууль зүйн дотоод хэргийн сайдын зүгээс хууль дээдлэх зарчмыг сануулж байгаа бол ерөнхий сайд дасан оюун эрдэнэ байр суурь нь шударга өсөг тогтоох гэсэн урианд ор явагдаж байна. Хэн нэгний талд дүгнэлт хийхээс өмнө бидний анхаарах ёстой зүйл бол эрх мэдэл нь хувь хүний амбицыг хангах хэрэгслүү эсвэл нийтийн ашиг сонирхлыг хамгаалах үүрэг үү гэдэг зааг алдагдаж эхэлсэн явдал юм. Монгол Улсын ерөнхийлөгч Хүрээс Сүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа. Монгол хүн сансарт үндэстний түүхт 45 жилийн ойн өдөр тохиолоо. Өсвөрийн парламентын гишүүд усны асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэв. Улсын хурлын дарга учрал бүгд найрамдах хятад ард улсад айлчлалаа. Монгол Британий дугуйн ширээний 16 дугаар уулзалт болов. Үеийнгийн дээрлэхэлтийн эсрэг 22 сургууль нэгдлээ. Шүгэл үлэгчийг хамгаалах хуулийн төслийг засгийн газар дэмжлээ. Хүүхдийн хоол шимт ижлийн үндэсний төв нэгдлээ. Сүрийн өвчний эрт илрүүлэгт дэвшилтэт технологи ашиглахаар боллоо. Ардчилсан нам улс төрийн нөхцөл байдал дотоод шинжилгээний талаар мэдээлэл хийлээ. Монгол хүн баялагын эзэн зөвлөдөг санал асуулга эхэллээ. Ойрох дурлуудад үүссэн нөхцөл байдлаас шалтгаалan шатхууны үн 300-аас 350 төгрөгөөр нэмэгдэнэ. Төвцөг 7 хоногийн тойм хөтөлбөрийг та бүхэнд хүргэлээ. Анхаарлаа хандсанд баярлалаа. Баяртай.